Татврын нийт орлого өмнөх оныхоос 2.7%-аар нэмэгдсэнийг үндэсний статистикийн хороо мэдээллээ. Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дуусжээ. Оросын улбооны улс Америк нэгдсэн улс Украиныг хямралыг энхийн замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхий сайдын Монгол улсад хийх айлчлал хятад улсын геополитикийн хэлэлтийн эсрэг чиглэсэн гэдгийг энэтхэгийн хэвлэлүүд онцолжээ. Эдгээр мэдээллийг цагийн үр хөтөлбөрөөр үзүүлэхээр бэлтгэлээ. За 4-р сард хэрэглээний үнийн улсын индекс оны эхнээс 2.9%-аар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2%-аар өссөн үзүүлэлттэй байна. Гол төлөв хүнсний бараа бүтээгдэхүүний үн ханш 2.7%-аар нэмэгдсэн нь үнэ ханшны өсөлт инфляцийн нэг шалтгаан болсон гэж статистикчид үзэж байгаа юм а. Өнөөдөр 4-р сарын нийгмийн эдийн засгийн байдлыг үндэсний статистикийн хорооны танилцуулснаар цагийн үрд эхэлж байна. Хэдийгээр бараа бүтээгдэхүүний үн ханш өссөн ч гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсаар байна. Он гарсаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа нь ямар ч гэсэн эдийн засагт эерэг үзүүлэлт гэсэн үнэлгээг судлаачид өгч байгаа юм байна. Гадаад худалдаа бол энэ оны 2015 оны эхний 4 сар 115 оронтой гадаад худалдааг бол хийсэн байгаа. За нийт бараа эргэлт бол 2.5 тэрбум долларт хүрсний 1.4 тэрбум доллар нь экспорт, 1 тэрбум доллар нь бол импорт байгаа. За гадаад худалдааны тэнцэл 418 сая ам доллараар бол ашигтай гарсан. За гадаад худалдаа ашигтай гарахад голчлон нөлөөлж байгаа зүйл маань юу байна вэ гэвэл за зэсийн баяжмлын экспорт бол одоо тоо хэмжээгээр 31%-аар өмнгийн дүнгээр 25.9%-аар бол өссөн нөлөөлж байна. За үүн дээр мөн алтны экспорт 36.1 тоо хэмжээгээр за үнийн дүнгээр 48.3%-аар өссөн нь бол экспортыг ашигтай гарахад бол голчлон нөлөөлж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бол гол байр суурь эзэлсэн хэвээрээ байна. Импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн нь импортын хувь хэмжээ 30% буурах шалтгаан болоогүй гэж статистикчид хэлж байна. Дэлхийн зах зээл дэгт шатхууны үн ханш сүүлийн хагас жилийн турш буурсан нь манай улсын импортын зардлыг бууруулах үндсэн шалтгаан болсон байна. За түүнчлэн татврын нийт орлого өмнөх оныхоос 2.7%-аар нэмэгдсэн. За нэмэгдсэн өртгийн албан татвар гадаад үйл ажиллагааны орлого буурсан ч онцгой албан татвар нийгмийн даатгалын орлого өссөн татврын нийт орлого нэмэгдэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл гэж байна. Үндэсний статистикийн хорооноос оны эхний 1-р улирлын байдлаар өрхийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаагаар энэ оны 1-р улиралд нэг өрхийн сарын дундаж мөнгө орлого 941 мянган төгрөг, зарлага 963 мянган төгрөг болсон. За энийг өмнөх оны мөн үетэй өөрөөр хэлбэл 14 оны 1-р улиралтай харьцуулах юм бол 6.4-өөс 9.3%-аар бол өссөн гэсэн дүр зураг бол харагдаж байна. Өмнөх одоо улирал буюу 2014 оны 4-р улиралтай харьцуулах юм бол аль нь мөнгө орлогч ба мөнгөн зарлах буурсан гэсэн дүн гарсан. 2 сая төгрөгөөс дээш орлоготой өрх айл нийт өрхийн ердөө 5% эзэлж байгаа бол 300 мянган төгрөг хүртэл орлоготой айл өрхүүд 11% эзэлж байна. Харин дундаж буюу 500-аас 700 мянган төгрөгийн орлоготой айл өрх 17% эзэлж байна. Сонирхолтой нь өрхийн орлого ямагт зарлагаас бага дүнтэй байгаа нь манай улс далд эдийн засгаа цэгцэлж чадаагүй нэг баталгаа гэж судлаачид хэлж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 4 сарын турш манай улсад хэдэн жил тасраад байсан Улаанборхон халдварт өвчин газар авч 900 гаруй хүн энэ өвчнөр өвчлсөн нь бас нэг шинэ мэдээлэл байлаа. Улсын хурал 2016 онд эдийн засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Ирэх жилээр байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн салбарын хүрээнд хөгжлийн бодлогын чанартай ямар өөрчлөлт гарах, тулгымдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухайд холбогдох байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр яригдлаа. За хүнс хөдөө аж ахуйн яамны тайлбараас үзвэл 2014 оны хавар дотоодын зах зээлд 1 кг ноолуурын үн дунджаар 70 мянгаас 80 мянган төгрөгт хүрч байсан бол энэ жил 50 мянгаас 55 мянган төгрөг болж буурсан байна. Цаашид ноолуурын үнийг өсгөхийн тулд дотоодын үйлдвэрүүдэд санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шийдвэрийг засгийн газар гаргасан байна. 100 тэрбумын их усрыг гаргаж байгаа хэвцтэй хийсэн судалгаа нь бол энэ ноолуурын үйлдвэрүүдийн мөнгө хөрөнгө их усүр бэрхшээлтэй байна гэдэг асуудлыг ярьсан. Тийм учраас энэ засгийн газрын хуралдаанаас дээрх мөнгөн дүнг бол шийдвэрлсэн байгаа. Аж үйлдвэрийн яам нэг
100 тэрбум төгрөг өглөө гээд одоо ноолуураа саннаа дууссаны дараа өглөө гээд энэ үр дүн гарах юм уу? За харин Улаанбаатар хотын хэмжээнд ус агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд бодиттой өөрчлөлт хийх дэвшил гаргах шаардлагатай болоод байгааг байнгын орооны гишүүд сануулж байна. Байгаль орчны салбарын яамныхны мэдээлж байгаагаар бол туулгалд усан цогцлбор байгуулах, хамгаалтыг нь сайжруулах чиглэлээр олон улсын хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухайд яригдж байна. Туулгалын одоо тэзүү бол хийгдсэн. Энэ бол дууссан байлээ. Азийн хөгжлийн банк 20 сая долларын төсөл хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын их хурлд оруулж төсөл одоо зээлийн их үүсвэрийг батлуулна. За энийгээ дагуулад 1 сая орчим доллар бас өгнө гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол яригдаж их хурл дээр орж ирэх байхаа. За байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын орооны гишүүдийн хувьд цөлжилтийг сааруулах, хөрс усны бохирдлыг арилгах, бэлчээрийг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх чиглэлээр үндсэн чиглэл болон төрийн бодлогын баримт бичгүүдэд тодорхой заалтуудыг тусгах, бодиттой алхмыг хийх ёстой гэсэн байр суурьтай байна. За говийн чөлжилтийн асуудал бол аюул дагуулад ирсэн. Мөнгө төсөвлөхгүйгээр мод тарих боломж байгаа. Өнөөдөр Монгол 100-аад уурхай ажиллаж байгаа. Энэ уурхайнуудаас Канадын туршлагаар тэр газар ухсны төлбөр авах ёстой. Канад ч 100 жилийн өмнө энэ асуудалтай тулгарч ирсэн. Яаж хийдсэн бэгээр уул уурхайн компаниудаас мод тарьдаг одоо төсөв босгоод ирсэн. Уурхайн үйл ажиллагаанаас болоод эвдэрэлд орцсон эзэнгүй орхигдсон талбай 300 ширхэг байгаад. Нэгэнт эзэнгүй болчоод хойноос нь хөөцөлдсөн ч гэсэн 90-ад оны энэ жанрын орсон талбай нэ тэргээд тэр энэ дээр орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг бас санал болгож оруулж байгаа юм юун дээр энэ хөтөлбөр дээр. За улсын хурл 2016 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгийг батлан гаргахдаа хэрэгжих үндэслэлтэй цөөн тооны томоохон зорилтыг тусах хэрэгтэй. За түүнээс биш хэрэгжихгүй мөрөөдлийн жагсаалт гаргадаг байдлаа давтаж болохгүй гэсэн байр сууриас байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын орооны гишүүд хандаж байна. Улсын хурл үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Улсын хурлын даргын захирамжаар 1 жилийн өмнө байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан байна. Энэхүү баримт бичгийн эхний хэлэлцүүлгийг хийж байгаа. За хэлэлцүүлэг хийж дууссаны дараа улсын хурлд өргөн барих юм байна. Монгол Улсын урт хугацааны буюу 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг Улсын хурлын ажлын хэсэг, ерөнхийлөгчийн тамгын газар, шишилгооны академийн харьяа үндэсний хөгжлийн хүрээлэнгээс боловсруулжээ. 2040 он гэхэд оюуны өндөр чадвах бүхий мэрэгшсэн ажиллах хүчтэй, хөгжсөн, аз жаргалтай, бүтээх чадвартай иргэдтэй, мэдлэг оюун, өв соёлын баялаг хоримтлал, технологи инновацийн хүчтэй чадвартай, за нөөцийн өгөөжтэй ашиглалт, амьдрах эрүүл найдвартай орчинтой бүс нутаг олон улсын хөгжилд үүрэг рол бүхий Монгол улсыг цогцлооно гэжээ. Энэ бодлогыг боловсруулахдаа хөгжлийн олон үзэл баримтал бус орны туршлагыг нэлээд харьцуулан үзсэн. За ер нь хөгжлийн цорын ганц жор гэж байдаггүй юм байна. За ингээд судлаад харахад бол өөрийн онцлог орчин нөхцөлд нийцсэн, өөрийн эдийн засгийн нөөц боломжид нийцсэн, нийгмийн сэтгэл зүйд нийцсэн тэр хөгжлийн бодлогыг боловсруулж чадсан улс үндэстэн илүү хөгжих тэр боломжийг олж байна. Тэгэхээр тийм болохоор өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээнд нэлээд тулгуурлаж ингэж ажилласан. Урт хугацааны бодлогын төсөл 5 үндсэн чиглэлтэй Монгол хүнийг хөгжүүлэх, төрийн институцийн чадвах, бодлого зохицуулалтын чанарыг дээшлүүлэх гол зорилго тавьсан байна. Түүнээс гадна эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэй нэвтрэн, за орчин үеийн технологи инновацийг бүх салбарт нэвтрүүлнэ гэжээ. Нэг 5 үндсэн чиглэлийг тодорхойлсон байна. За нэгдүгээрт бол энэ өнөөдөр бол хүний хөгжлийн асуудал онцгой анхаарья. Хүний хөгжил гэдэг үед эренхий утгаар биш, хамгийн гол нь бүтээх чадвартай ийм одоо хүний хөгжүүлэх асуудал бол энэ хөгжлийн бодлогын гол асуудал гэж үзэж байгаа. Монгол Улсыг хөгжүүлэх мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого гэж байдаг. Шинээр батлах хөгжлийн хөтөлбөр хамгийн гол нь хэрэгжилтэн тодорхой, үндсэн хуулийн хэмжээнд байх ёстой гэж ажлын хэсэгт багтсан улсын хурал дахь намуудын төлөөлөл үзэж байгаа юм а. Нэг монголчуудаа бид нэг монгол эмч нэг зорилгын төлөө хамтдаа зорилго тавиад зүтгээд үзье. Зүтгэхдээ одоо үр дүнгийн урд нь гаргасан албанууд автахгүй гэдэг зорилгоор өнөөдөр улсын хурлд бас 3 намын бүлгийн дараагаар ахлуулж бас энэ ажлын хэсэг нь бас улс төргүй явж байгаа. Ерөөсөн Монгол улсын үндсэн хуулийн дараа орох бодлогын бичиг баримт болгоё. Үүн дээр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын яамдын тийм үү зорилго зорилт, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн тийм үү хөтөлбөрүүд үүн дээр л тулгуурладаг. Үүнтэй л нийцэхгүй болвол энийг хэрэгжүүлдэггүй, энийг тийм үү хүлээж авдаггүй, баталдаггүй байх. Ийм одоо үндсэн хэрэгждэг болохын тулд ийм
асуудлыг бид ярьж байгаа. Хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн сайн сайхан бүхнийг цогцлоосон ирээдүг Монгол улсад бүтээж бий болгох нь язгуур зорилго гэж тодорхойлсон хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг удахгүй улсын хуралд өргөн барьж хэлэлцүүлэх юм байна. Манай улс аж үйлдвэрчлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын баримт бичигтэй болох шаардлагатай гэж хууль тогтоогчд болон салбарын мэргэжилтэнгүүд үзэж байна. Энэ талаар төрийн ордонд өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр яригдлаа. Аж үйлдвэрийн салбарын талаар улсын хурал засгийн газар түрүүнд нь бодлогын чанартай олон хөтөлбөр тогтоол шийдвэр гаргаж байсан боловч бүрэн хэрэгжидгүй. Хэрэгжүүлэх механизм тодорхойгүй байдаг. Засгийн газрын олон байгууллагад бодлогын олон асуудал хуваагдаж нэгдсэн тогтвортой бодлогогүй. Удирдлага зохион байгуулалтын суурь судалгаа байдгүйгээд салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Цаашид аж үйлдвэржилтийн нэгдсэн бодлоготой болно. Тухайн бодлогыг улсын хурал тодорхойлно гэсэн чиглэлтэй байна. Аж үйлдвэрийн салбарын бодлого гэдэг нь бол өөрөө хоёр үндсэн зорилттой байдаг. За нэгдүгээрт бол тухайн орны эдийн засаг аж үйлдвэрийн салбарт хамгийн их ирээдүйтэй эсвэл хамгийн их жин дарж байгаа салбараа нэгдүгээр дэмждэг. Хоёрдугаарт бол бас үндэсний эдийн засаг аж үйлдвэрт бас ингээд доктортой байлгах хамгаалах бодлого бас байдаг. За бодлогын баримт бичгийн төслөөрөл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний эцсийн боловсруулалтанд анхаарах, экспортын чиглэлийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх зохицуултууд хэрэглээр байна. Аж үйлдвэржилтийн нэгдсэн бодлогын баримт бичгийг 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ бодлогыг гарсны дараа бол бид нар дунд хугацааны буюу засгийн газрын төвшөнд бол 5 жилдээ ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Тэрүүндээ бол үндсэндээ оролцогч субъектууд бол юу вэ? Бусад яамдуудаа тодорхойлуулаад тухайн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд ямар төсөв мөнгө хэрэгтэй юм. За тухайлбал одоо энэ татварын эрх зүйн орчинд юу хийх үү гэдгийг нь бол стратеги төлөвлөгөөр тодорхой болгоод энийг засгийн газрын төвшөнд батлуулаад ажиллахаар ингэ төлөвлөж байна. За бодлогын баримт бичгийн гол зорилго агуулга нь аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож Монгол улсын тогтвортой хөгжлийг хангах, тэргүүлэх салбар болгоход чиглэнэ гэж улсын хурлын холбогдох ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд аль салбар чиглэлд аж үйлдвэржилтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлж байна. Манай ой модны аж үйлдвэрийн салбар бол 1990 он хүртэл хөгжлийнхээ дээд үед ирж дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн салбар дотроо одоо дөрөвт ордог юм том салбар байсан л да. Ойгоо одоо хайрлаж хамгаална, өсгөж үржүүлнэ гэдэг асуудал бол зөв зохистой хэрэглээ ашиглалтыг хамт явуулж ээж одоо энийг одоо тэнцвэрийг хадгалах юмаа гэдэг асуудал дээр бол нийтдээ бол ойлгоцдог болсон. Хамгийн чухал нь тэр үйлдвэрлэлийг цогц шийдлээр явуулнаа. Үйлдвэр хөгжлийн хоёр шийдэл байна шүү дээ. Нэг нь парк, нөгөөх нь кластер гэдэг. Энэ хоёроор хөгжүүлнэ гэдээ авсан байхад цаашаа задраад тэр стратеги төлөвлөлт гэдэг юм дээр яаж кластерлах юм, яаж парклах юм гэдгийг гаргаад ирчих юм бол энэ нь өөрөө нэгдсэн бодлогоо гэж би олж харж байна. За манай улсын хувьд одоогоор аж үйлдвэрийн салбарын бүтцэн зөвхөн уул уурхай хөдөө аж ахуйн түүхийн эдэд тулгуурладаг, хялбар технологид суурилдаг, өрөөсгөл бүтцтэй болж хувирсан. Экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 1.5% байна. Энэ болгон аж үйлдвэрийн салбарын бүтээмж өрсөлдөх чадвар сул байгааг илэрхийлж холбогдох талууд үзэж байгаа юм. Агарын тээврийн салбараас олох өнгөрсөн 4-р сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 2.6% өссөн байна. Энэ өсөлтийг цаашид хангаж ажиллах агарын замаа зөв ашиглаж орлого олох боломж бидэнд байна гэж ерөнхий сайд үзэж байна. Тэрээр өнөөдөр шийдлийн цагаараа иргэний нисхийн ерөнхий газар болоод МИАТ компанийн удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. За дараа нарын өдрийн амар хамгааллын иргэний нисхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агарын навигац, агарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиглэлийг хариуцсан хэрэгжүүлэх иргэний нисхийн үндэсний корпорац аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг засгийн газараас гаргасан. Эхний ээлжинд энэ ажилд иргэний нисхийн ерөнхий газар хэрхэн бэлтгэл хангаж байгааг ерөнхий сайд тодрууллаа. За харин хоёр дахь ээлжинд үндэсний агарын тээвэрлэгч МИАТ компани энэ зам болон эх жилээс нэмэгдэх зорчигч
тээврийн ачааллыг дааж ажиллах боломжтой эсхийг тодруулж байсан юм а. Өнгөрсөн 14 оны хэмжээндээ бол захиалгууд бол үйл хэлийг нэмэгдсэн одоо байна. Хэрэг хэмжээнд байна. Гэхдээ нэмэлт одоо нислэг нэмэлт одоо жуулчлал нэмэлт одоо эрэлт бий болох юм бол манайх бол давтамжаа нэмэх бусад чартер нислэгүүд хийх. За энэ 100 одоо бид 57 чартер нислэгийн гэрээ хийчтэй бүр нэмэгдлээ шинээр тийм. Жишээ Шанхаараа бол 27 удаа одоо бичсэн. Гэх мэт энэ нийт бол одоо 200 гад чартер нислэг хийгдэх. Ачаал бол бүрэн дах боломжтой гэж үзэж байна. Энэ дээр нэмж эрэлт гарах юм бол өшөө нэмж одоо гаргах боломжтой гэж. Мят компанид транзит үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хурдвчлан гүйцэтгэхийг энэ үеэр Монгол улсын ерөнхий сайд үүрэг өглөө 9-10 дугаар сар гэхэд транзит үйлчилгээг нэвтрүүлэх гадаадын авиакомпаниуд олон улсын билетийн кассуудаар дамжуулан билетэ борлуулах зэрэг ажлуудад санаачлаг гаргаж ажиллахыг үүрэг болгосон юм а. Түүнчлэн шинээр худалдаа авсан Чингис хаан онгоцны төлбөрийн схемийг өөрчлөхгүй бол Мят компанийг ашигтай бус ашиггүй ажиллуулахад хүргээд байгааг санууллаа. Боинг онгоцны энэ санхүүжилтийнхаа шинэ схемийг олох. Одоо байгаа энэ компани дээр нэлээд дарамт учруулж байгаа энэ санхүүжилтийн схемийг шинээр шийдэх. За түрүүний хэлдэг иргэний нисхийн ерөнхий газартай хамтраад их усрээр энэ асуудлаа шийдэх энэ чиглэл байна. Оросын албаны улс Монгол улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Ер нь энэ мэтээр иргэд хоорондоо визгүй зорчих болсон орон зайг харж нислэгийнхээ тоог нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авахыг ерөнхий сайд үүрэг болголоо. Ази Европын дунд орших агаарын зам ашиглуулах, АСЕАН-ын чуулганд бэлтгэх, ETB аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон зэрэг олон сувгуудаас бид иргэний нисхийн салбартаа дөрвтэй өөрчлөлт, дэвшил авчрах боломж байгааг ерөнхий сайдын хүү олж харснаа ярьсан байна. За өнөөдрөөс эхлэн 7 хоног мэдлэгийг мөнгө болгох өдрүүдийг боловсрол соёл шинжилх ухааны яам зарлаж байна. Харин яаж вэ гэдгийг өнөөдөр зохион байгуулсан инновацийн форумын үеэр хэлцлээ. Монголд мэдлэгийг мөнгө болгох асар том нөөц бололцоо байгаа гэж форумын үеэр судлаачид онцолж байгаа юм. Инновацийн бүтээгдэхүүнийг хувилбар болон цоошин гэж хоёр янзаар ангилдаг. Хувилбарыг хийхэд хугацаа бага зарцуулдаг, хөрөнгө оруулалт хэрэгтэй. Жишээлбэл анагаахын шинжилх ухааны үндэсний их сургууль дэргэдээ эрдэмтэн судлаач эмч мэргэжилтнүүдийнхээ бололцоог ашиглан үр шилжүүлэн суулгах төв байгуулсан байна. Японы KLC буюу Kato Lady Clinic гэж их том сүлжээний хөрөнгө оруулалтаар бид нар Монголд хамгийн сүүлийн технологи үр шилжүүлэн суулгах төвийг нээгээд одоо бид эрх чанарт нэг гэж үйл ажиллагаа. Энд нь Япон мэргэжилтнүүд ажиллана, манай эрдэмтэд ажиллана. Инхээр олон эмэгтэйчүүд, эхчүүдэд бид амьдрал үлэглэх, буян үйлдэх, дээрээс нь багш нарынхаа бүтээсэн энэ мэдлэгийг одоо ард түмэндээ эрүүл мэндээр нь баялаг болгож бүтээх гэсэн юм оролдлогыг хийж байна. Үр шилжүүлэн суулгах хагалгааг маш олон эмэгтэйчүүд гадаадд гарч хийлэгдэг. Дундаж ханш нь 10-аас 15 мянган доллар байна. Тэгэхээр анагаахын сургууль энэ мөнгийг эх орондоо үлдээх инновацийн нэгэн хувилбар үйлчилгээг нэвтрүүлсэн гэсэн үг. Одоо эднийх хувилбар болон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх 5 стартап компанийг дэргэдээ байгуулсан байна. Харин цоошин инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж мэдлэгийг мөнгө болгож байгаа хүн бол Монс группийн ерөнхийлөгч Хүрлбаатар. Манай Элипин гэдэг бүтээгдэхүүн жишээлбэл одоо 98 он гэдэг чинь одоо 17 жил бид нэр зарцуулаад одоо нэг 2-3 жил зарцуулахад бол үйлдвэрлэлд нэвтэрчих болов гэсэн. Энэ бол зарчмын хувьд цоошин өөрөөр хэлбэл биотехнологийн чиглэлээр амтны гаралтай хорт авдрес зэрэгүүлтэмэл байна. Ийм удаан хугацаанд үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн зах зээлд яалтчгүй өрсөлдөөнгүйгээр ялалт байгуулах боломжтой. Тэгэхээр яг ийм уйггүй хөдөлмөр тасралтгүй хөрөнгө оруулалт хоёрыг хооронд нь холбох хэрэгтэй байгааг боловсрол соёл шинжилх ухааны сайд хэлж байна. Шинэ технологийн араас явж байгаа хөрөнгө оруулагч, технологид хөрөнгө оруулалт хийдэг, мэдлэгт хөрөнгө оруулалт хийдэг хэсэг, мэдлэг үйлдвэрлэж байгаа хэсэг, суралцж байгаа хэсэг гэсэн энэ гурван талыг нэг газарт одоо цуглуулах, нэг газарт амьдрах тэр орчин нийгэм бүрдүүлэхийг бол шинжилх ухааны парк гэж ойлгож болно л доо. Тэр чиглэлийнх нь хуулийн төсөл бол одоо бэлэн болцсон байна. Америкийн нэгдсэн улсын ганцхан Apple компани дангаараа Оросын албаны улсын бүх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ашиг орлоготой дүүцхээс орлогыг улс орондоо оруулж байна.
Энэ бол мэдлэгт суурилсан эдийн засгийн гол үзүүлэлт. Мэдлэгт суурилсан эдийн засгт улс орон боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлттэйгээр шууд хамааралтай болдгоо гэж боловсрол соёл шинжилгээ ухааны сайд хэлж байна. Тиймээс энэ форумын үеэр шинжилгээ ухааны парк буюу хөрөнгө оруулагчид эрдэмтэн судлаачдыг нэгдэж нэгтрэх боломжийг олгож байгаа юм байна. Боловсрол соёл шинжилгээ ухааны яамны зарласан энэ аянд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн ч мөн нэгдэж байна. Тэдний гар дээр хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болсон 5-6 шинэ бүтээл байгааг өнөөдөр олон нийтэд танилцуулсан юм а. Жишээ нь тэд нано нэмгэн бүрхүүлийн технологиг Монгол орондоо нутагшуулж барилгын салбарт ашиглахад бэлэн болжээ. За манай улсын одоо эрдэмтэд бол нано технологиудыг одоо тодорхой хэмжээнд нэвтрүүлээд эхэлсэн ийм жишээ байна. За жишээлбэл одоо энэ модын гадаргуудаар ийм хоёр ийм нано нэгэн бүрхүүлийн ийм технологиг одоо дуршиж байгаа. За энэ дээр нь бол нано нэгэн бүрхүүлийн технологиг дүрхсэн. А энэ дээр нь бол зүгээр ийм модон гадаргуугаа. Тэгээ энэ дээр ингээд усан дүрхүүл гэхэд бол ингээд тогтохгүй байхыг харж байна. Энэ талдаар нь бол одоо ингээд ус ингээд шингээд ингээд тогтоод байгаа. Тэгээ энэ борооны ус одоо ийм тусаага усыг ингээд байхад бол энэ талынх нь ингээд шууд гадаргуудаа шингэхгүй ингээд урсж байгаагаар даваа талтай. Энэ технологиг Герман, Япон улсад ашигладаг. Гэхдээ тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Монголын цаг агаарын нөхцөлд тохирдог бай. Тиймээс хэрэглэх боломжгүй гэсэн үг. Энэ байдлыг судалж мэдсэн Монгол эрдэмтэд гадны бүтээлээс санаа авч өөрийн орондоо тохирсон бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэжээ. Тэд эхний удаад энэ бүтээлээ барилгын салбарт өргөнөөр ашиглахыг хүсэж байна. Учир нь нано нингэн бүрхүүлийн технологи нь гадаргуунд ус шингээхгүй, дээр нь нар салхи тоосчлолтоос хамгаалах учраас барилгын насжилтыг уртасгах боломжтой юм а. Вирус бактери устгах шин чанартай бэлта. Жирийн бэлтаг вирус бактери устгах шин чанартай бэлта болгоно гэсэн үг. Мод байлаа гэхэд моднууд одоо шинэ нороод айгүй амархан илж ирдэг. Тэгэхээр уснаас хамгаалсан боловсролт хийснээр одоо эдлэгийг нь уртсгах юм уу тэр тал дээр одоо шүтээстэй хамтарсан стартап компани байгуулахаар гэрээ хэлцээр хийж байгаа. Үүнээс гадна шинжилгээ ухааны технологийн их сургуулийн багш нар зэсийн хаягдлаас уулуурхаад ашигладаг тусгай бодис гаргаж авчээ. Мөн 50 кг ачааг тээвэрлээд 300 гаруй км нисэх нисгчгүй онгоцыг дурчиж байна. Эдгээр бүтээлээс зах зээлд гаргахад хамгийн ойр эрэлт хэрэгцээтэй нь чацарганы тосноос ялгаж авсан гоо сайхны бүтээгдэхүүн болохыг судалгаагаар тогтоожээ. 200 г чацарганы тосноос дэлхийн шилдэг энэ лакшери гэдэг энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. За энэ бүтээгдэхүүн гарч ирснээр яах вөхөр энэ 200 г чацарганы тос за одоо нэг хил чацарх нь 6,000 төгрөг. 200 г чацарганы тосныг 3,000 гэж бодъё л та. Тэгэд чинь энэ бүтээгдэхүүн өөрөө $240. $480,000. Тэгэхээр бид нар энэ хэрвээ чацарганы бүтээгдэхүүнээр энэ тосныг хийгээд дэлхийд зарах юм бол бид бүхэл бүтэн одоо 100 дахин морог нугална гэсэн үг. Эдгээр бүтээлүүд нь хүний бие тохиромжтой эсхийг дуршиж баталгаажуулахад гадна эдийн засгийн судалгаагийн хамт хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл зах зээлд нийлүүлэхэд бүгд бэлэн гэсэн үг. Гэтэл эдийн засгийн эргэлтэнд оруулах гэхээр оюутнуудын төлбөрөөсөө санхүүждэг их сургуулийн хөрөнгө мөнгө нь хаанаач хөрөлцдөг юм байна. Тиймээс багш эрдэмтдийн шилдэг бүтээлүүд ширээний шүгээнд л хадгалагдаж байгааг тэд хэлж байлаа. Япон улсын шилдэг 6 их сургуульд инженерийн чиглэлээр суралцах боломж 21 аймаг нийслэлийн бүх сурагчдад нээлттэй гэдгийг өнөөдөр мэдээллээ. Энэ сард Японд суралцах хүсэлтэй сурагчдыг бүртгэж тэднээс шалгалт авах ажиллагааг орон даяар зохион байгуулах юм а. Хэрвээ тэнцвэл Японд инженерийн чиглэлээр суралцах бүх зардлыг Япон Монголын засгийн газар хариуцна. Монгол Японы засгийн газар хоорондын хэлцээрийн дагуу Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх төсөл хэрэгжиж эхлээд байгаа. Энэ төслийн хүрээнд шинжилгээ ухааны технологийн их сургуульд 2 жил сураад үлдсэн 2 жилиг Японы шилдэг их сургуулиудад суралцаж инженер болох хүсэлтэй суралцагчдад зориулсан хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхлэж байгааг мэдээллээ. Энэ оны энэ 5 сарын 16-ны өдөр манай 21 аймгийн төвд аймагуудын боловсрол соёлын газартай хамтраад энэ хөтөлбөрөөр суралцсан оюутнуудыг сонгон шалгаруулах, урьдчилсан шалгаруулалтыг хийх гэж байна. Хамгийн одоо сурлага сайтай энэ одоо суралцагчдыг энэ одоо уралдаанд шалгаруулалтанд оролцохыг бид урьж байгаа юм. 21 аймаг нийслэлийн бүх сурагчдад Японд суралцах боломж нээлттэй. Тухайн харьяа нутаг дэвсгэрийн боловсролын газарт бүрдүүлж 1-р шатны шалгалт өгнө. Дараагийн шатны шалгалтыг шинжилгээ ухааны технологийн сургуулиар авах юм байна. Японд 1000 инженер бэлтгэх төслийг 9 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэ жилийн хувьд 150 хүүхэд Японд суралцах боломжтой байна. Япон улсад суралцах тэтгэлгийг бүрэн олгоно. Япон улсад явж суралцах замын зардал, сургалтын төлбөр гэх мэтчлэн бүх одоо санхүүжилтийг зардлыг энэ төслийн санхүүжилтээс бүрэн хариуцж байгаа.
Японд суралцах бүх зардлыг төслөөс хариуцахаас гадна сар бүр $1000-1500 тэтгэлэг авах боломжтой. Инженер бол оюутны суралцах боломжийг бүх талаар хангах төсөл гэдгийг онцолж байлаа. Шинжлэх ухааны технологийн сургууль нь Японд суралцуулах хөтөлбөрөөс гадна дэлхийн 13 орны 22 их сургуульд суралцуулах хөтөлбөр мөн хэрэгжүүлдэг байна. Дараагийн мэдээллийг манай сурвалжлагч бүгд найрамдах халимаг улсаас бэлтгэлээ. Орсын улбооны улсын бүгд найрамдах халимаг улсын нийслэл Элстэй хот Улаанбаатар хот хооронд бүх талаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна. За тэгэхээр бид Орсын улбооны улсын бүгд найрамдах халимаг улсын нийслэл Элстэй хотоос мэдээлж байна. Улаанбаатар хотоо за нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга Батулга Элстэй хотод аль биесны айшлал хийж байгаа юм. Хоёр хотын хооронд Элстэй Улаанбаатарын хооронд бол 2010 онд ах トゥ хотын гэрээ байгуулсан. За тэгвэл өнөөдөр 2015 онд бол энэ хотын харилцааг улам өргөжүүлж тээвэр, эдийн засаг, худалдаа болон боловсролын чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Элстэй хот бол халимаг улсын нийслэл. За энэ хотоо 150 жилийн түүхтэй. Нийт хотод бол 100 гаруй мянган хүн оршин суудаг. Ийм хот нийт 15 улсын нийслэлтэй бол хамтын ажиллагааны ах トゥ хотын гэрээ байгуулсан юм байна. Бүгд найрамд халимаг улсын нийслэл Элстэй хотын удирдлага анх 2010 онд Улаанбаатар хотод айлчилж байсан бол энэ удаа манай талаас зочилж Элстэй Улаанбаатарын хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Бүгд найрамд халимаг улсын нийслэл Элстэй хот нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ах トゥ хотын найрамдалт харилцаа тогтоож үндсэн 5 чиглэлд хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай хоёр улсын ард түмэн нь элэг нэгт монголчууд гэдэг утгаараа бидний хамгийн ойр дотн харилцаатай авах ёстой хотын нэг бол Улаанбаатар юм а. Гэрээгээр бол бид нар их олон талын хамтын ажиллагаанд бол хамтарч ажиллая. Ялангуяа Элстэй хот Улаанбаатар хоёрын бол туршлагыг тийм ээ байнга солилцож бай. Мөн соёлын хамтын ажиллагаа, жуулчны салбарт хамтын ажиллагаа, эдийн засгийн салбарт хамтарч ажиллах тэр үндслийг бол өнөөдрийн гэрээг бол тавьсан. Улаанбаатар хот Элстэй хот хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахад нийслэлийн иргэдийн төлөөлөгчд болон Элстэй хотын иргэдийн хурлын төлөөлөгчд байлцлаа. Нийслэлийн иргэдийн хурлын дарга Батулгыг бүгд найрамд халимаг улсын тэргүүн Орлов Алексей Маратович хүлээн авч уулзсан юм а. Элстэй хот хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар ирсэн таны энэ удаагийн альчлал агуу эх орны дайны ялалтын 70 жилийн өн баярын үеэр төхөж угаад баяртай байна. Халимаг Монголын ард түмнийг нэг гарал үүсэлэх хэл, соёл, шашин шүтлэг маань холбож байдаг. Засгийн газрын олон нийтийн бизнесийн хүрээнд хүмүүс харилцан солилцох нь халимаг Монголын харилцаа хамтын ажиллагаанд том түлхэж суулж байна. Ийхүү халимаг улсын ерөнхийлөгчтэй уулзсны дараа ардын хурлын дарга Казошко Васильевичтэй уулзлаа. Улаанбаатар хот болон Элстэй хотын хамтын ажиллагааг бүгд найрамд халимаг улсын зүгээс ихээхэн ачаал хөтлөгч байлаа. Халимгийн нийслэл Элстэй хотын Төвдийн Лас, Туваагийн Кизил, Балбын Катманду, Брэдийн Улаануд, Монголын нийслэл Улаанбаатар гэсэн 5 хоттой ах トゥ гийн найрамдалт харилцаа тогтоожээ. Энэ хот 107 мянган хүн амтай анх 1862 онд Элстэй хотын суурь тавигдсан байна. Элстэй хотод халимаг Монгол нэртэй гудамж цөөнгүвий, тухайлбал Сүхбаатарын гудамж, Халах голын гудамж, Алтан булаг, Бямб, Баруун гар, Зүүн гар, Жангар, Хавар зэрэг нэртэй гудамжууд байдаг байна. 21-р зуун бол төмөр замын тээвэрлэлтийн оргил үе гэж олон улсын төлөөлөгчид үзэж байна. Тиймээс Монгол улс төмөр замын салбартаа мэдээллийн технологиг ашиглаж нэвтрэх чадвараа сайжруулснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Учир нь Монгол улсын төмөр зам Аз Европыг холбосон хамгийн дөт гүүр гэж өнөөдөр онцолсон байна. Монгол улс 5 жилийн өмнө төмөр замаараа 17 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол эх онд 28 саяд хүрэхээр зорж байна. Эхний ээлжинд зөвлөгөөдөө автоматжуулна. Зөвхөн энэ онд автомат удирдлагатай 4 зөвлөг ашиглалтанд орно. Ингэснээр тех нэвтрүүлэх чадвар сайжирч галт иргэний хурд зогсох хугацаа багасах юм а. Төмөр замаар тээвэрлэж ачааг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар төмөр зам нэм төрөнд хийж байгаа ажиллагаа маань техникийн шинжилгээ үйл ажиллагаанууд хийж байна. Энэ үйл юу гэхээр одоо замынхаа их засварын ажиллагаануудыг сайжруулж байна. Модонтой газруудаа төмөр бетон дөрөв тавьж байна. Ингэсний үр дүнд галт иргэнийхээ хурдыг нэмэгдүүлж байна. Энэ маань одоо ершөө энэ тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд өгч байгаа гол үр дүнүүд нь болно гэсэн үг. Монгол улс Аз Европыг холбосон 1080 км төмөр замтай энэ бол 2 твийн дунд орш хамгийн дэвт гүүр юм а. Өнөөдөр бид Хятадаас Орос хүрэх тээврийг 4 хоногт, харин Оросоос Хятад хүрэх бараг 2.5-аас 3 хоногт төмөр замаар нэвтрүүлж байна. Гэхдээ дэлхийн хөгжил биднээс илүү хурд шаардаж байгаамаа.
Шингэлгийн одоо замлын галт төр гэдэг галт тэрнүүдийг бол бид нар тэгш чиглэлдээ 30 цагт, сондгой чиглэлдээ бол 36 цагт бид нар өнөөдрийн хувьд бол нэгдүгээрт нэвтрүүлж чадж байгаа. Инхлээр бол бид бас тодорхой хэмжээний өрсөлдөх чадвартай болж байна. За 2008 оноос ахуулаад одоо Чингэлийн галт тэрнүүд манайхаар дамжиж явсан. Өнөөдрийн энэ хуралдаан дээр гарч байгаа шиг Монгол улсаар дамжин өнгөрч байгаа галт хэрэг болвол нэг 12-оос 15 хоногийн дотор зүүн өмнөд Азаас Европт хүрэх болцоо байна. Хүн төрөлхтөн 20 дугаар зуунд агаарын болон усан тээврийг илүүд үздэг байсан. Харин 21 дугаар зуун бол төмөр замын тээвэрлэлтийн зуун. Тиймээс бүс нутгийн онцлогоо ашиглан төмөр замын нэвтрүүлэх чадвараа сайжруулж, эдийн засгийн орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг олон улсын төлөөлөгчид хэлж байна. Монгол улс төмөр замын тээврийн салбараа хөгжүүлэхийн тулд зөвхөн засгийн газар болон төмөр замын удирдлагуудтай харилцах нь хангалтгүй юм а. Нэгдсэн үндэсний байгууллага Дэлхийн банкнаас эхлээд олон байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй. Ачаа тээврийн хувьд зоршигч тээвэртэйгээ харьцуулахад илүү сайн хөгжсөн. Гэхдээ Аз Европыг холбосон стратегийн ач холбогдолтой төмөр замаа бүрэн хэмжээнд ашиглахын тулд хүчин чадлаа илүү сайжруулах хэрэгтэй. Тиймээс хил нэвтрүүлэх үйл ажиллагааны шат дамжлагыг зөөрүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хөнгөвчлөхөөс эхлээд олон шийдэл байж болох юм а. Олон улсын төмөр замын хил нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөн сэтгвт семинарт дэлхийн 13 орны 50 орчим төлөөлөгч оролцлоо. Тэд төмөр замын салбарын хөгжилд мэдээллийн технологи, автоматжуулалтыг өргөн ашиглах нь нэвтрүүлэх чадварыг сайжруулах гол гарц гэж гарч байгаамаа. Өчигдөр Балб улсад дахин 7.3 балын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү байгалийн гамшигын улмаас 80 гаруй хүн амнасаа алдаж 1900 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Балбын эрх баригчид өмнөх гамшигын хохирлоос гадна өчигдөр болсон газар хөдлөлтийн хохирлыг тооцоолж гаргах заман аврах ажиллагааг явуулж байна. 7.3 балын хүчтэй энэхүү газар хөдлөлт Балбаас гадна түүний хөрш орон энэтхэг хятадын газар нутагт мэдрэгдэж цөөн тонны хүн амнасаа алдсан гэдэг мэдээ ирж байна. За Балбад болсон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгцэн хүмүүс зориулж олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс 36 сая швейцар франк 12 мянга гаруй майхан хандивалсан байна. Харин манай Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хувьд хандив цуглуулах аяна үргэлжлүүлж байгаа юм байна. Одоогоор Балбад яралтай тусламж хэрэгцээтэй 8 сая гаруй хүн байгаа юм байна. Өөрөөр хэлбэл орон гэрээ алдсан, идэж уух хүнс байхгүй. Энэ олон хүмүүст улс орон бүрт байрлах улаан загалмайчууд эрвэхээрээ тусламж үзүүлж байна. За бидний үйл ажиллагааг энэ морин хурц чуулгын маань дэмжиж 5 сарын 15-ны баасан гаригийн орой үйлдвэрчдийн соёлын төв ордонд 15 мянган төгрөгийн ийм одоо билеттэй хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Ер нь бол өнөөдөр Балбад бол байдал маш хүнд байна. Газар хөдлөлтийн одоо магнитууд нь өндөр байсан. Хүчтэй газар хөдлөсөн учраас газар хөдлөлтөнд өртсөн одоо нийт хот суурин газрын 90 барилга байгууламжийн 90 гаруй хувь нь сүрсэн, нурсан, цуурсан ийм аюултай байдалд байгаа. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дансанд одоогоор 5 сая орчим төгрөг Балбан иргэдэд туслахаар цуглаад байна. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн тусламжийн бас нэг аян өрнөж байгаа нь зүүн 3 аймагт болсон галт төмрийн гамшигт өртөгсдөд зориулсан аян үргэлжилж өнөөдөр Сүхбаатар аймаг руу тусламжийн цуваа хөдөлж байна. Нийслэлийн бүх дүүргийн цэцэрлэг сургуулиудад хайрын будаа аяныг өрнүүлж 10 орчим тонн цагаан будаа цуглуулжээ. Яагаад хүүхдээс эхэлсэн гэхээр багаасаа эхэлж бусдын зовлонг ойлгож, зовлон зүдгүүрийг нэмгэлэхэд тусалдаг хүмүүнлэг үзэл төлөвшүүлэх зорилгоор бид нар хайрын будаа аяныг нийслэлийн бүх сургууль цэцэрлэгүүдийн дунд өрнүүлсэн. Хайрын хайрцгийг бол өсвөрийн улаан загалмайчид, залуучуудын улаан загалмайчид сургуулиудын дунд явуулахад хүний ахуй амьдралд хэрэгтэй савн, одоо гэр ахуйн зүйлүүд бол бас цугларсан байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг манай галт төмрийн гамшигт нэрвэгдэхсэд зориулан 10,000 долларын хандив илгээжээ. Энэ мөнгөөр дотоодын үйлдвэрүүдээр хүнжил гуд соёлон орон гэрээ төмөрт алдсан 200 гаруй айл өрх рүү илгээж байгаа юм байна. Монгол улсын шүүхийн тухай хуулийн заримзаалт үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэх үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. За үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцээд Монгол улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 2 дахь хэсгийн хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна гэсэн заалт нь Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд хэрвээ улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшил бол түүнийг улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Оройн төргийн үзэгчтэй. За бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол улсад хийх айлчлалын талаар энэтхэг болоод бусад улс орнуудын судлаач шинжээчид урьдчилсан таамаг дэвшүүлж байна. За эдгээр таамаглалыг дүгнэж хэлэхэд энэтхэг улсын ерөнхий сайдын анх удаа Монгол улсад хийх айлчлалын цаад агуулга нь хятад улсын геополитикийн тэлэлтийн эсрэг чиглэсэн байх магадлалтай байна. Сүүлийн үед энэтхэг улс хятадын хөрш Монгол улстай хамтын ажиллагаагаа тэлэх чармаалт гаргаж байгаа нь Шиндээлигийн Аз төвдөх стратегид Монгол улс чухал байр суурьтай болсныг илтгэж байна гэдгийг энэтхэгийн хэвлэлд онцолжээ. Мөн Монгол улс байгалийн баялаг гэхдээ энэтхэг улс Монголын байгалийн баялагын салбарт нэвтрэх орон зайгаа хятад улсад аль хэдийн алдсан гэдэг агуулгыг ч энд дурдж байна. Тухайлбал 2015 онд хятадын Шинхуа корпорац, Японы Sumitomo корпорац, Монголын Energy Resource компанийн консорциум Монгол улсын хамгийн том 5 толгой нүүрсний уурхайг ашиглах тендерт ялалт байгуулсан юм а. Гэхдээ энэтхэг улс том биш гэсэн 2009 онд Монгол улсын уул уурхайн салбарт урааны чиглэлээр хамтрах гэрээ байгуулсан ч төдийлөн үр дүнгүй байгаа гэдгийг энэтхэгийн India Times сонинд онцолж мэдээлжээ. За Нарендра Моди Монгол улсад айлчлах үедээ Монголд томоохон тусламж амлаж магадгүй гэж бас мэдээлж байна. За энэ нь энэтхэгтэй хил залгаа орнуудтай бүгдтэй нь сайн хөршийн харилцаатай байж эдийн засаг хөрөнгө оруулалтын зах зээлээ тэлэх болсон хятадын бодлогын эсрэг энэтхэг улсын стратегийн нэг хэсэг юм а гэдгийгч Шиндээлигийн төв хэвлэлд онцолжээ. Гэхдээ энэтхэгийн зарим судлаачид Шиндээлигийн Монголын зах зээлд том тоглогч байх сонирхол хязгаарлагдмал гэж үзэж байна. Учир нь Монгол улс Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс гэсэн хоёр нөлөө бүхий гүрний дунд ашиг сонирхлын бүс нь болдог учраас бүс нутгийн их гүрний оролцоог сул тавихгүй тодорхой гэдэг агуулгаар Модигийн айлчлалыг угтаж ерөнхий иймэрхүү дүгнэлтүүдийг хийжээ. За Монгол улс 1955 онд энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. За Монгол энэтхэгийн харилцаа, боловсрол, хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбооны технологи, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг олон салбарт түлхүү хөгжиж байна. За мөн энэтхэг улсын ерөнхий сайд энэ сарын 14-өөс 16-ны хооронд манай өмнөд хөршөд айлчлал хийх гэж байна. За түүний хятад улсад хийх айлчлалд хятад энэтхэгийн улс төр болоод бизнесийн хүрээнийхэн өндөр ач холбогдол өгч за айлчлалын үр дүнг бас урьдчилж таамаглаж байна. За тухайлах юм бол энэтхэг хятад улсууд төмөр замын салбарт хамтын ажиллагаагаа тэлэх гэрээ хэлэлцээрүүд байгуулах ийм төлөв яригдж байна. Энэтхэгийн эрх баригч намын зарим гишүүд Модигийн айлчлал энэтхэг хятадын хооронд тулгамдсан олон асуудлыг шийдэх гүүр болох цаашлаад хоёр улсын хооронд итгэлцлийг бий болгох магадлалтай гэж харж байна. За энэтхэгийн ерөнхий сайд хятадын дарга болон төрийн зөвлөлийн ерөнхий сайд нартай хэлэлцээ хийхээс гадна Шанхай хотноо хоёр улсын бизнес форумд оролцох юм а. Түүнчлэн энэтхэг хятад хоёр төмөр замын салбарт хамтын ажиллагаагаа тэлэх гэрээ байгуулж магадгүй байна. Хятадын хувьд энэтхэгийн дэд бүтцийн салбарт том тоглогч байх сонирхолтой байдаг бол энэтхэгийн засгийн газар Британийн колони үеийн төмөр замаа шинжилэхэд хятадын хөрөнгө оруулалт болон технологиг ашиглах арга зам эрэлхийлж байгаа юм а. Хятад улс одоогоор Чинхай, Шиндээли чиглэлд хурдны галтгны зам тавихаар судалгаа хийж байна. За өчигдөр Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, за Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин, за мөн гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай Сочи хотноо уулзалт хэлэлцээ хийлээ. За энэхүү хэлэлцээгээр за Орос Америкийн харилцаа таагүй байгаа ч гэсэн хэлэлцээ бол дулаан уур амьсгалын дунд явагдаж үр дүн гарлаа гэдгийг бол талуу тэмдэглэж байгаа. За тухайлах юм бол Украины хямралыг зогсоох, за мөн Ираны цөмийн асуудлыг цэгцлэх, за Сирийн иргэний дайныг эслэх зэрэг томоохон асуудал дээр багч гэсэн ахиц гарлаа гэдгийг олон улсын хэвлэлүүдэд онцолж байна. Хоёр тал Украины хямралыг зогсоох тал дээр тодорхой саналын зөрүү байгаа ч хямралыг инхийн замаар шийдэх сонирхолтой байгаа гэдгээ харилцан илэрхийлсэнийг Сергей Лавров онцоллоо. За Оросын холбооны улс шахалт үзүүлэх, тусгаарлах оролдлогогүйгээр зөвхөн шудраг тэгш эрхийн зарчимд суурилбал Америк нэгдсэн улстай хоёр талын болоод дэлхийн тавцанд үр дүнтэй хамтын ажиллагаатай байхад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Харин Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Америк Оросын харилцаа хамтын ажиллагааг хэвээр хадгалах нь чухлыг тэмдэглэсэн байна. Украины хямралыг зогсоох тал дээр хоёр талд санал нийлэхгүй зүйл байна. Гэхдээ энхийн замыг сонгож Минскийн гэрээг хэрэгжүүлэх ялангуяа Киев, Донбассын хооронд шууд яриа хэлцээ хэлэх тал дээр санал нэгдлээ. Хориг арга хэмжээгээр шахалт үзүүлэх оролдлогууд асуудлыг мухардмал зам руу хөтлөнө. Оросын холбооны улсыг амин чухал асуудал дээр үндэсний ашиг сонирхол суурь зарчмаас нь хүчээр ухраах боломжгүй. Минскийн гэрээг дагаж мөрдөх нь хамгийн шилдэг арга зам байх юм гэдэг Америкийн байр суурийг дахин илэрхийллээ. Хэрв Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлвэл Америк Европын холбооны хоригуудыг цуслах асуудал нээлттэй болох юм а.
Украиний хямралын нөлөөгөөр Орос Америкийн харилцаа өнгөрсөн оноос эхлэн хүйтэрсэн. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын Оросын холбооны улсын эрх баригчидтай хийсэн энэхүү уулзалт Украиний Сирийн хямралаас үүдэлтэй хүйтэн уур амьсгалыг зөөлөх арга зам эрэлхийлсэн алхам болсон гэдгийг зарим ажиглагчид тэмдэглэжээ. Хилэлцээний үеэр Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдөд ялалтын баярын лого бүхий цамц, мөн төмөс, улаан лойл зэрэг шинэхэн ногооны дээжээс 2 саксыг бэлгэлсэн. Энэ нь өнгөрсөн онд Сирийн асуудал арах багталтын үеэр Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Оросын холбооны улсын гадаад хэргийн сайдад Айдахогийн төмөс бэлгэлж байсны хариу гэж Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Гэхдээ зарим шинжээчид Орос Америкийн аль тал нь харилцаагаа улам муутгаж, хоёр талдаа эдийн засгийн хохирол учруулахаас зайлсхийх, маргаантай асуудлууд дээр зарим зүйл дээр буулт хийлгэх зорилготой ийм үйл явдал боллоо гэж Сочигийн уулзалтыг дүгнэж байна. За, Сочид Украиний хямралыг энхийн замаар шийдэх нь зүйтэй гэдэг дээр Орос Америкийн эрх баригчид санал нэгдэхдээ зэрэгцээ. За, Москва хотноо Оросын холбооны улсын засгийн газрыг буруутгасан тайлан мэдээллийг сөрөг хүчнийхэн нь танилцууллаа. За, Оросын холбооны улсын сөрөг хүчний нөлөө бүхий удирдагчдын нэг Борис Немцов буудуулж амнасаа алтхаасаа өмнө цуглуулсан мэдээлэл нотлогоонд тулгуурласан энэхүү тайланд Оросын холбооны улс Украиний хямралд бол баггүй оролцоотой байна гэдгийг голлон тусгаж өгсөн байна. Мөн энэхүү тайлан мэдээнд 2014 оны зунаас 2015 оны ихэнх үе хүртэл Украиний зүүн нутагт зэвсэг тэмцлийн улмаас Оросын холбооны улсын 220 орчим цэрэг амь өргөцсөн болохыг нотолгоо баримтаар харуулсан байна. Амь өргөцсөн цэргийн тоог Украиний зүүн нутгаас Оросын холбооны улс руу тээвэрлсэн шарил хадгалдаг хайрцагны тоо болон амь өргөцсөн цэргүүдийн арга ирийнхэнтэй хийсэн ярилцлагад үндэслэж гаргасан гэлгээс сөрөг хүчнийхэн нь тайлбарлаж байна. Түүнчлэн Украиний зүүн нутагт зэвсэг цалан тусгаарлагчидтай нэгдсэн Орос цэргүүдэд сард 1700 орчим Америк доллар төлдөг болохыг ч энэ тайланд дурджээ. Мөн тайланд Украиний зүүн нутагт ашиглаж байж болзошгүй Оросын холбооны улсын танк, пуужин эсэргүүцэх онгоц зэргийн гэрэл зургуудыг хавсрагсан байна. За, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамаг номхон талын орнуудын чөлөөт худалдааны хилэлцээрийг урагшлуулахад дэмжлэг болох юм агуулгатай хуулийн төсөл өчигдөр Америкийн нэгдсэн улсын Сенатын танхимд дэмжлэг авчиж чадсангүй. За, Сенатын танхимын ардчилсан намын гишүүд номхон талын орнуудын чөлөөт худалдааны хилэлцээрийг сойрхон батлах эсхийг Конгрессээр хилцүүлэх тухай энэхүү төсөлд 52-45 гэсэн санал өгсөн байна. Америкийн нэгдсэн улсын Сенатын танхимдах ардчилсан намынхан ерөнхийлөгчийн санаачлагыг түлхүү дэмжсэн бол Барак Обама худалдааны хилэлцээрийг Конгрессээр хилэлцүүлж сойрхон батлах эсвэл буцаах эсхийг шийдэх боломжтой байсан юм а. За, Обамагийн санаачлагад Сенатын танхимын 60% саналыг авахд хангалттай байсан ч 100 гишүүнтэй Сенатын 52 нь эсрэг санал өгдөө. За, Обамаг дэмжигч хууль тогтоогчид төлөөлөгчдийн танхимаар энэ асуудлыг дахин оруулахар болсон байна. За, гэхдээ Сенатын танхимдах ардчилсан намынхан Обамагийн санаачлагыг дэмжээгүй нь ерөнхийлөгч болон ардчилсан намын гишүүдийн дунд байр суурьны зөрүү их байгааг харууллаа. За, ардчилсан намын зарим гишүүд нь энэхүү худалдааны хилэлцээр Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээлийг хямраана гэсэн үднээс эсэргүүцэж байгаа. Харин ерөнхийлөгч Обама номхон талын 12 орн нэгдэн орсон энэхүү чөлөөт худалдааны хилэлцээрийг дотоодын хөдөлмөрийн зах зээлийнх нь хөдөлгөгч хүч болж эдийн засгийн өсөлтөд хурдсахад хөшүүрэг болно гэсэн үднээс эртхэн сойрхон батлах сонирхолтой байгаа. За, номхон талын орнуудын чөлөөт худалдааны хилэлцээрт Америкийн нэгдсэн улс, Япон, Мексик, Канада, Австрали, Малайз, Чили, Сингапур, Перу, Вьетнам, Шинэ Зеланд, Бруней зэрэг 12 орн нэгдэж одоогоор 4 сойрхон батлан 8 сойрхон батлах хилэлцээ хийж байгаа юм а. За, гадаад мэдээг орчуулагч редактор Ариун Чимээ та бүхэнд хүргэлээ үргэлжлүүлээд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ үзүүлье. За, MMA-гийн үзэгч та бүхэнд цагийн урт хөтөлбөрийн өнөөдрийн дугаараа үзүүллээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.